Paris 2024 Паралимпийн наадмын алтан медальт Монгол улсын хөдөлмөрийн баатар, таеквондогийн бахархал, тэсвэр хатуужил, хүч чадлын тод жишээ болсон Улаанбаярын Сүрэнжавыг тайлсан өрж байна. Орой минь түргий хоёлаа ярилцлага эхлээс өмнө би ч нэг бяцхан амжилтлыг үзүүлэе гэж бодож байна. За. Яг энэ мөчийг монголчууд одоо сэтгэл зүрхээ төгшин одоо догтлон хүлээж ирсэн. Үндсэн цаг дууснаар ингээд Олимпийн алтан медалийг Монгол улсын дамирчин Улаанбаярын Сүрэнжав маань ийхүү хүртлээ. Энэ бичлэгийг дахин үзсэн чинь маш их сэтгэл хөдлөл мэддэгдэг. Чи бүр яг одоо эцсийн хүртэл явсан юм шиг яг тэгээд нөгөө тулаанаа дуусгаад шуул сүгддэн шүү дээ. Тэгэхээр тамирчны хувьд яг ингээд алтан медалийг зүгээд одоо төрийн дулаан ашиглуулах тэр мэдрэмж яг ямар байдаг бол гэдэг одоо тийм одоо төсөөлөл байдаг. Чи яг тэр мөч чамд ямар мэдрэмж төрж исэн? Монгол хүн бол төрсөндөө маш их бахархаж исэн. Тэгээд Аз хүн алтан медаль аваад Аз хүн бас тэр алдартай дэлхийн хэмжээний дэлхийн од жүжигчнээс бас медаль гардаж аваад тэгээд төрийнхөө дуулыг сонсоод өөртөө ингэж итгэхгүй би авчлаа гэж үг гэл ингээд яг тиймэрхүү нэг хэсэг шок боллоо. Ужигнаа гэж бодсон. Яг тэгсэн шүү те. Шагнадыг нь одоо дэлхийн од Азийн суперстар Жаки Чан гардуулж өгч ирсэн санаж байна. Яг гардуулж өгч ирсэн. Жаки Чан гардуулахыг бичиж яасан мэдчихсэн үү чи? Гүү мэдээгүй. Яг тэмцээн эхлэхийн өдөр нөгөө нэг Жаки Чан тулааны спортын элч гэж явагддаг. Тэгэнгүүт яг тэмцээнийг нээгээд таяг тулж гарч ирээд ингээд таяга цогч нээж өгсөн. Тэгээд за Жаки Чан байгаа юм байна да гэж бодцоод тэгээд алтын төлөө тоглоод арын өрөөнд яг ялчаад амар ядарсан ингээл ёо за дуусчлаа гэ ингээд тоочсон чи Жаки Чан тэнд ингээл зураг мургаад аруулаад тэгээ манай сэтгүүлч Бачаах маань за сүрэн алуу босоод зургаад аруулаадах хийнэ тэрэ тэгээд энэ зургийг даруулчихсан. Оо гэр гоё. Паралимпийн тамирчид ямар тэмцээн болдгийг, яаж пара тамирчид ямар өрсөлдөөнийг үзүүлдгийг, ямар өрсөлдөөнтэй байдгийг гэдгийг бас шууд дамжуулж харуулсан бас Централ телевизийн хамт олон. Оо за яг зүгээр гэхгүй. Би зүгээр асуух гэсэн зүйл бодоод би баг миний бидэхэр чи баг Монгол улсын хамгийн залуу хөдөлмөрийн баатар баха. Тий хамгийн залуу хөдөлмөрийн баатар. Хөдөлмөрийн баатар чи уулздаг уу? Уулздаг хөдөлмөрийн баатруудын уулзалт гэж цагаан сараар ер нь сайн байна уу хөдөлмөрийн баатруудаа гэсэн уулзалт. Тэг байд юм уу те? Хөдөлмөрийн баатар биш болтой мэдэхгүй байхгүй юу? Баатар Монгол улсын одоо хөдөлмөрийн бүх баатрууд нэг өдөр цуглаж одоо те ингээд нин тустай шоуд тийм үү? Үгүй шоудахгүй. Тэгээ яг тэн дээр очихоор ингээд нөгөө амар шүтдэг нөгөө бахархдаг алтартай нөгөө нэг ингээд аим бахархаж шүтэж явдаг хүмүүс маань ингээд байхаар пүү гэл ингээл ямар гоё юм бэ гэл ингээд тэнгуүт чи намайг зөрүүлээд ингээд хүндлээ явчихна. Тэнгуүт за гэл намбагаа ингээд намб заагаад одоо чи намбтай таквондо дож байгаа юу? Эч хөдөлмөрийн баатар юм чи ингэж хичүү шиглэн тэгээд тэгээ одоо сая цагаасаар болсон жингийн асуудлыг яаж барьдаг вэ? Сая таргасан уу? Жин нэмсэн үү? Тэгээд аюу бүдүүлэг ажиллаа эмэгтэй хийж болохгүй. Жин цагаан сарын үеэр бас нэм баяр ёслолоор нэмнэ. Гэхдээ нөгөө бид бэлтгэлд гарсан байгаа болохоор цагаан сарын үе баярын үеүүдээр нөгөө тамирчид форма алдчихдаг учраас ихэнхдээ яг нэгдсэн бэлтгэлд гаргацдаг бодлогын чанартай. Тэгээд яг ингээ хуушур бууз моз идээд за бага дээрээ жин чин байгаа штэ гэж ингээл багш нар харна штэ. Одоогийн байдлаар бол би нэг жаахан нэмсэ. Тэгээд танай багш чинь бол гэхдээ яг жин нэмж байгаа шууд ингээд хараал мэдэх үү? Багшаасаа нууцаар идчихсэн тохиол байгаа юм гэхгүй. Бага.
Оо за. Австралид нэг тэмцээн болоод 3 өдөр зодтолдох тэмцээн, 3 тэмцээн дараалж ороод эхний 2 дээр нь алт авчаад Ваа, за баяр хүргэе. тэгээд урд тэмцээн дээр нь урд өдөр нь тоглолцоод оройн нэрээд маргааш нь жингээ үзүүлэх байсан. Тэнгүүт багш хальт гарчаад ирээгээд хойгоор нь гарсан хойгоор нь гомь идээд бэлэн боон дэвтэж хичээд тэг маргааш өглөө нь жингээ үзүүлэх гээд нөгөө жин үздэг өрөөнд нь ороод жингээ үзүүлсэн 700 г илүү. Хэдэн бэлэг гомь идсэн гэж байна. Батсан. Чи одоо өсөөлж энэ ивэгдэд яахгүй л гэдэг те. Бас овоо идчихээ бэлчи. Сайдсээ багшиг явсан. Тэгээд 700 г хасгаж би сандраад багш сандраад тэгээд бөө юм болж хасаад тэр тэмцээн дээр хүрэл медаль аваад ирж ирсэн. Эцэг бол авчихсан те. Ноц шууд яаж хассан? За тэр ч яг уу. Бас 700 г хасчмаар л байна л да. Би ч сонсчихсоос дэлхийн одоо бүх спортуудын бэлтгэл дотор хамгийн хэцүү бэлтгэл нь таеквондогийнхан байдаг гэж сонсч ирсэн. Таеквондогийн бэлтгэл үнэхээр тийм хэцүү байд юм уу? Ер нь бол Би анх нөгөө хөнгөн атлетикийг одоо спортын хаан гэж яригддаг шүү дээ. Тэгээ одоо бол би таеквондог л гэж хэлнэ. чамд хэлэл итгэнэ гэх. Хурд хүч за тэгээд ахвал самба уян хатан бүгд нийлж иж яг таеквондогийн одоо тэр өшгөлтүүд тэгээд цагтай амжиж тэр хэдхэн секундын дотор чи ялж ялагдах боломжтой. Тийм учраас таеквондо ер нь жоохон амар ингээд нэг энерги зарцуулсан спорт. Тэгээд чөлөөчудаагийнхан ингээд бид нарын бэлтгэлийг харахад өө ямар амар хийд юм бэ та нар гэж хийдэг шүү дээ бид нэр. Тэгэхээр та нар яхаа тийш дээ. Тэгээд за өдрийн 3 тэгэл хийн штэ гэл. Тэг үнэхээр хэцүү байдгүй те. Тэг хэдэн цаг бэртэл хийх үү? Тэг тэд нар халсан гэхэр чи бүр амар хийдэг гэсэн үг үү? Бид нар 2 цагийг бол бүр ингээд тасралтгүй бүр ингээд амар их хөдөлгөөнтэй л хийндээ ер нь бол тэгээд одоо ингээд барилдаж штэ тэнгуүч ингээд нэг жоох ингээд амар жонгараад нэг ингээд өрж мөрөний амар бид нарт бол тийм байхгүй. Шууд ингээд зогсоо зайгүй хөдөлж иж л оноо авахгүй бол нэг оноо алдчих юм бол дахиад нөгөө оноогоо ингээд авах гээд тэгэл ер нь жоох хэцүү. Гэхдээ би дуртай. Оо за. Багасаа юм амар хөдөлгөөнтэй байсан уу? Тийм багасаа ер нь хөдөлгөөнтэй тэгээд эрэгтэй хүүхдүүдтэй нийлдэг ер нь жоохон тийм ингээд зодолцож тийм л үдээсэн дээ. Манай үзээлөө. Чамд зодолж исэн хүүхдүүд ихтэй одоо харамсахгүй хөдөлгөөний батар зодолжсон шүү дээ. Намайг зодсон хүн тэртээ түрүү дэлхийн авраг болсон харсан биз дээ. Олимпийн авраг гээл дээ. Тэгээ энэ жил гэхдээ бас манай улс чинь том тэмцээн болох гэж байгаа. Таеквондогийн 27 дахь удаагийн Аз ТV-ийн авраг шалгуулах тэмцээн болох гэж байгаа. Их орондоо очиж байгаа юм чи одоо нутгийн дивжээ өөрийнхөө дошин дээр бас Азийн наадамд оролцсон гэдэг бол одоо Азийн олимпик гэсэн үг. Тэр бол хамгийн том бас Азида хамгийн олимпийн гэсэн үг. Тэгээд тэрний бас эрх олгох тэмцээн Азийн аврагтай хамт зохион байгуулагдаж байгаа. Нэлийн том өргөн хэмжээний. Тэгээд дээрэс нь дэлхийн таеквондогийн үзүүлэн тоглолтын баг нөгөө авьяаслаг Америкчууд дээр очиод нэг алтан базар аваад идэв штэ. Тэр баг бүрэлдэхүүн бас ирж үзүүлэн тоглолт хийн. Тэгээд манай таеквондогийн спортын одоо Азийн аваргыг ерөнхийлөгчийн ивэлдор зохион байгуулж байгаа. Тэр утгаараа бас өргөн мөрөөний цайг. нэрээд одоо намтай болсон юм шиг чи хөдөлмөрийн баатар болсон чи хөдөлмөрийн баатарын уулзалтанд ирсэн юм шиг санагдав. Би тэгээд чам нөгөө тугаа барайг үүссэн ингээд санаж байна. Багштайгаа хамтдаа тэрийг чи тэр үед л хийсэн үү дандаа ялах болгондоо тэрийг ингэж хийж бэлтгэл гардаг. Тэр яг олимп дээр хийсэн. Гэхдээ би ингээд нөгөө тэмцээн болгон дээр алт авчаад төрийнхөө дуудлыг сонсчоод тэгээд ялт авчаад багшаа хоёлоо ганц ингээд тойрч идэхүү гэдэг дивжиг ганц тойроод ингээд явчихдаг багш. Үгүй олимп дээр л наадах чи ингээд багш тэгдэг байсан. Бус орны тамирчид ячаад тугаа өргөөд яг ингээд дивжигээ тойрж гүйдэг. Тэгэд би бас тийхийг бас мөрөөддөг байсан. Багшаа хизээ ингэх юм бэ гэл тэгмүүд хоёлоо олимп дээр яг далбагаа өргөө гүнэ гэдэг байсан. Тэгээд яг тэр мөрөөдгөө бас хэлсэн. Манай үдэмжтэй багшаасаа те. Олимпийн медаль авахыг угаасаа бүр мэдэрчээсэн биш үү те.
Үнэхээр их баяртай байна. Яг л өгж байгаа хариултууд бол хөдөлмөрийн баатрын л хариултууд байна. Тэгэхээр манай энэ Tonight Show-г насанд хүрж байгаа те одоо ингээд сургуулаад өгсөж байгаа айгүй олон хүүхд залуучууд үздэг. Өөрөөс чинь би үлгэр жишээ аваасаа гэж боддог. Жишээлхэд одоо ингээд нөгөө эсэлтийн төгсөлтийн шалгалтууд болох гэж штэ. Тэгэхээр энэ эцэг эхчүүд хүүхдүүдийн хооронд нэг айгүй том проблем үүсдэг цаг үе байхгүй яг одоо. Юу гэхээр чи хичээлээ хийгээч яг нөгөөх нь одоо ингээд те залхуураал байт юм те. Тэгээ багштай нь уулзахаар ингээд асуудал үүсэнгүүт манай хүүхд уг нь чадaltaй л. За залах уу гэдэг үгээр л ингээд те ингээ хаацалангууд хүүхдийн тархинд болохоор тэр нэг өөрийгөө өмгөөлөх хамгаалах болоод өөртөө ялагдах тэр сигналыг өгд юм байна л да. Тэгэхээр энэ хүчний тулааны спортын тамирчдын ялангуяа энэ өөрийгөө ялах гэдэг одоо ойлголт ямар ойлголт байд юм. Одоо тайквондохон бол мэдээж өөрийгөө барьж бол зодол нухгүй байлгүй дээ те. Өөрийгөө ялж байгаа нэгээд өөрийгөө өшгөлөөл алгадаал зохиол унахгүй бах. Сэтгэл зүйн хувьд өөрийгөө ялах гэдэг юу вэ? Миний хувьд гэх юм бол өөртөө амар сайн ярилцдаг. Тэгээд чи чадна штэ, болно штэ, бүтэн штэ. Би угаасаа чадах юм чинь гээд өөрийгөө айгүйх зоригжуулдаг. Тэгээд эцэг эхчүүд маань ч гэсэн аав ээж нар маань болно штэ, чи чадна штэ гэдэг үгийг айгүй сайн хэлж ойлгуулах хэрэгтэй юм болов уу? Түрүүний тэр бэлэн гомонд дөр бол чи өөрийгөө ялаагүй байна те. Тэн дээр бол яг би итгэхгүй чадна штэ гэж ярилцаагүй шүү дээ. Би идэв штэ, багшд мэддэхгүй штэ. Маргааш ороод медаль авна штэ гэж хэлсэн шүү. тухайд би жаахан байсан ба. Зүгээр минь зарим юмд ялагдах зүгээр шүү дээ. Бэлэн гомонд хаяа ялагдах явна маа тийм. Тийм шүү, бас одоо хөдөлгөөний баатар болсон энэ хэмжээний сууж байгаа юм чи тий. Би ихтэй тамирчууны карьерийн хамгийн ориглыг одоо олон ч юмн дээр, олон томцгол дээр Олимпийн одоо энэ өндөрлөг гэж хардаг шүү дээ. Чи гэхдээ энэ Олимпиад яаж бэлдэж исэн, одоо яг сэтгэл санаанаа авчихсан. Ер нь чиний амжилтын одоо дараагийн хязгаарыг бид нар юу гэж харах вэ? Чи өөртөө хэр хол одоо зорилготой шийдсэн байгаа вэ? Чи одоо энэ одоо том амжилт шүү дээ тий. Аха, мэдээж 5 ТV-ийн нийлсэн мундаг тамирчид Олимпийн одоо ийм нэгдлийн бэлэгдэл болсон Олимпийн аварга болоо зогсож ийн гэдэг бол хамгийн гайхамшигтай зүйл. Тэгээд дахиад одоо том зорилгоо өртлөө том зорилгоо ингээд хийгээд дахиад Лос Анжелесийн Олимпиад дахиад аварга болмоор байна. Ураа. Дэлхийн аварга болж үзмээр байна. Азийн наадмын аварга бас болж үзмээр байна. Би Азийн наадмаас мөнгөн медальтай. Тэгээд яг тэрийг одоо бүр илүү өнгийн хувиргаад алтан медаль авч үзмээр байна. Медаль авах хаа гэж бодчих. Би ихтэй сонсч ирсэн чааг энэ Парисын Олимпийг бүр жоохон бахтаа өөртөө бүр ингээд юм төсөөл дотроо бүтээсэн байсан гэж тий. Олимпиад оролцсон эрхэн аав нь эрхэн авчлаа гээл. За одоо л сценарий гоё болно да. Одоо сте Олимпийн аварга болно да. Их мөрөөдөж тэмдэглэлийн дэвтэр их хөтэлдэг байсан. Тэрэн дээрээ ингээд Олимпийн аварга болно гэж их зурж тэмдэглэдэг байсан. Тэгээд яг тэрвэрээ мөрөөдөл маань бас биелсэн. Нэг юм мартчих гэхгүй юу? Би нэрээ юу гэж хэлчих гэхээр нөгөө Чаки Чан чиний тэр нэг өшгөлтий чи бүр амар мундаг өшгөлт гэдэг магтчихсэн гэсэн тий. Чи ямар өшгөлт вэ тий? Тичаги гэдэг эргэлттэй өшгөлт. Би тэр Тичаги гэдэг эргэлттэй өшгөлтийг энэ шилэн дээр ганц хийгээд өгчөөч гэж хүсгээд. Би бэлчи. Одоо тэр болохоор айгүй нөгөө ингэж шивдэг. Эргэлттэй шүү. Хийшээ зогсож байгаа эргэлттэй өшгөлчгүй. За ингэ барьч. Би зүгээр яг ингэж байгаа л ингэ нэг шивдэг. За тийм. Энэ дээр дахиад ээжтгөө доошлох уу? Өгөхгүй. За энд явахад болсон да. Уцаа тааж болно шүү хамаагүй. Хамгийн цаад өдрөө батар. Сэрж байна.